18 оны 100 нэг охинтой танилцж ирсэн. Тэр нь болохоор нэг ивент дээр найзтайгаа явж байгаа найз гэдэг нэг охинтой танилцж ирсэн. Тэгээ тэр охин яг таалагдаад яг л миний тайпны охин байсан. Тэгээд би бас тэр үед бас жоохон гинж байж бас тий хайр гэдэг зүйлийг бас мэдэхгүй ч байж. Тэгээд тэр охинтой яг сар уулзаал найзтайгаа уулзсан гоо тэр охинтой уулздаг байсан. Тийм процессор ингэж сар уулздаг байсан. Яг тэр охин руу бичээд бол уулздаг байсан. Тэгээд яг сар уулзаал яг сарын дараагаас бол өөрөө бичдэг болоод тэг ингээд гоё кино мэнэ үзэл хоёулаа гоё болцоол хоолндор бол бит хоёрын хамгийн хөөрхөн юм нь гэвэл тэр охин надад ингээд гэртээ хоол хийгээд 2 саунд ингээд хийгээд авчирдаг байсан. Тэгээд явандаа ингээд болохоор би ингээд уухам хийгээд ингээд бас цай ч юм уу те ингээд саунд хийгээд авчираад ингээд гоё нэг кофе шоп ч юм ингээд хоёулаа суугаад ингээд юм яринга иддэг байсан. Тэр охин амар хөөрхөн тийм алагнуудтай яг туранхай тэгээд ийм тайрмал үстэй нэг тийм хөөрхөн охин байсан. Тэгээд явандаа бит хоёр чинь бараг жил 9 хоног үерхлүү тий яг санджгаагаар бол тийм байна. Жил 9 хоног юм байна. Тэгээд явандаа ус асуудж юм чаас нэг хэрүүл уруул гарна муудалцсан тий. Тэгээд нэг амар ширүү муудалцаад бараг салах дээрээ төхөө. Би чинь бас салах дургу байгаа даа байхгүй. Тэр охин болохоор надад ингээд салъя гэдэг байгаа. Тэгээд найзуудтайгаа нөгөө нэг одоо танилцуулсан найзтайгаа ингээд уулзаа за юм байна ингээд яаж нээж ингээд ярилцаа зөвлөө ингээд стресстэд ингээд бөөндөө суужсэн чинь ингээд маа найз руу юм бичээд юу гэж ингээд би бодсон штэ уусаа ингээд намайг л асууж лавлж байгаа юм байл гэдэг гэж бодсон чинь ингээд бичээл байх тусам ингээд манай найз руу манай төрөө дээрээч ингээд хоёлоо гоё бай ингээд нэг тиймэрхүү утгаар гоё юм бичсэн байсан. Тэгээ би гайхаад манай найз ч гайхаад тэгээ манай найз бас нэг тийм харангууд нэг банцсан те ингээд ста баригчлаа да гэсэн нэг тийм процесс дээрс би тэгээ жоохон хардаж эхлэв те. Тэгэл би чинь тэнд найзтайгаа муудалцаал чи яа тэгээс инээ тэрээ. Тэгэл би чинь 3-4 сар юм ороод дуу муу сонсоод хайрын дуу сонсоод тэгэл хайрын дуу сонгодлоо угаасаа ингээл тэр л бодож байгаа юм чи угаасаа тэгэл угаасаа зүрхэнд үлдсэн те. Зүрхний шархны нэг хэсэг байгаад аахгүй. Тэгэл өөр дуу хайраас өөр дуу сонсонгууд л найзын дуу байгаад тэгэл би чинь тэгэл гайгүй болсон юм аа ингээ 3-4 сар ямаараад Шангрила дээр найзуудтайгаа ингээд гоё хоолнд орчоо кино үзгээ Шангрила дээр кино үзгээ байжсэн чинь ингээд манай X тэгээд нөгөө нэг одоо муудалцсан 2 хүн байгаад байгаа ш тэр хоёр ингээд хөтөлцсөн явжсэн. Би тэгэл тэгэл гайхал юу вэ гэл. Тэгэл очиод юм яриг ингүүд чадахгүй бай гэж чадахгүй яг ийм хоёр заагны ийм голтон байгаад байгаа юм ингээ яахаа мэдэхгүй гэх. Тэгэл тэр явдлаас хойш тэгэл мартцсан. Тэгээд жилийн өмнө сонссон чинь бас юу яцсан. Хүүхдтэй болцсон. Хүүхд нь одоо 5-6 сартай юм шиг үлээ. Тэгээд сайхан хайр гэж байд юм бэлээ. Тэгээд би хамгийн лүүзер азгүй стан юм бэлээ. Тэгээд баярлаа. За баярлаа. Баярлалаа.